Сайн байцгаана уу? Өнөөдөр би нэгэн сонирхолтой онолын тухай ярих гэж байна. Энэ бол зөвхөн гэмт хэргийн тухай биш, харин бидний хүрээлэн буй орчин, бүр хамгийн жижиг зүйлс хүртэл бидний амьдрал, нийгэмд хэрхэн асар том нөлөө үзүүлдэг тухай юм. Энэ бол хаархаа цонхны онол. Бага зэрэг бодлын туршилт хийж үзье. Та хотын гудамжаар алхаж байна гэж төсөөлөөрэй. Нэг талд цэвэрхэн арчилгаа сайтай барилга харагдана. Цонхнууд нь бүтэн, будган шинэхэн, газар нь хоггүй. Аюулгүй тайван мэдрэмж. Харин яг хажууханд нь байгаа барилгыг харна уу? Тэр барилгын нэг цонх нь хагарсан байна гэж бодъё. Магадгүй хүүхэд бөмбөгөөр тоглож байгаа тагалсан. Эсвэл бага зэргийн осол гарсан байж болно. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар хэн ч үнийг засаагүй. Бас засахгүй бодвол юу болно гэж бодож байна вэ? Нэг хагархаа цонхноос олон зүйл урган гардаг тухай. Энэ онолыг 1982 онд Джеймс Вилсон болон Жорж Келлинг нар дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар тэрхүү ганц хагархаа цонх нь бусад зүйлсэд ч хүчтэй нөлөө үзүүлдэг ажээ. Өөрөөр хэлбэл энэ нь чимээгүйхэн энэ газрыг хинч тоодоггүй юм байна гэсэн ойлголтыг төрүүлдэг. Тэр хагархаа цонхыг хараад дараа нь хэн нэгэн тэр байрлагын ойролцоо хог хаях үйлдэл гаргаж магадгүй юм. Хагархаа цонх нь бусад жижиг эмх замбраагүй үйлдэлүүдэд зөвшөөрлөгч байгаа мэт. Хэрв тэр эхний хагархаа цонхыг хурдан засахгүй бол мөн ганц хог байсан ч түүхгүй орхивол бусад жижиг асуудлууд нэмэгдэж гарч ирж эхэлдэг байна. Магадгүй өөр хэн нэгэн хог байхыг хараад нэмээд хогоо хайж магадгүй юм. Бодлоггүй хог улам ихсэн. Тэгээд магадгүй тэр хавьд ханан дээр ирээчж эхэлнэ. Эхлээд бага байсан бол дараа нь улам ихсэн. Тэгээд тэр газар хайхрамжгүй мөн замбраагүй харагдаж эхэлнэ. Урдынх шигээ аюулгүй санагдахаа болно. Хүмүүс тэр гудамжаар явхаас зайлсхийх болно. Учир нь хүмүүс энэ газар арчилгаагүй бөгөөд аюултай байж магадгүй гэж бодох болно. Эндээс л онолын хамгийн чухал хэсэг гарч ирнэ. Жижиг эмх замбраагүй байдлын шинж тэмдгүүдийг үл тоомсорлбол тэдгээр нь илүү том, ноцтой асуудлууд үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Орчин тойрон хайхрамжгүй эмх замбраагүй харагдахад энэ нь гэмт хэрэгтнүүдэд ч дохио өгдөг. Тэд хэрв хинч хагархаа цонх эсвэл зарим эмх замбраагүй байдлыг тоохгүй байгаа юм бол би илүү ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч хинч тоохгүй юм байна гэж бодох магадлалтай. Тиймээс анхандаа маш жижиг, ач холбогдолгүй мэт санагдсан тэр нэг хагархаа цонх нь хулгай, дээрэм, хүчирхийлэл зэрэг илүү ноцтой гэмт хэргийг рүү хөтлөх зам нь эхний алхам болж чадна. Хагархаа цонх нь гэмт хэргийг шууд үүсгдэг гэхээсээ илүү гэмт хэрэг үйлдэх нь илүү хүлээмжшөөрөгдсөн эсвэл зугтахад хялбар мэт санагт нөхцөлийг бүрдүүлдэг байна. Үүнийг адилтгаж хэлвэл хэрв та хашаандаа цөөн хідэн хогийн ургамал урахыг зөвшөөрөөд тэдгээрийг зулгаахгүй бол бодлоггүй таны хашаа хогийн ургамлаар дүүрч цэцэг ногоо ургахад хүндрэл учруулна. Хагархаа цонхнууд бол эхний хідэн хогийн ургамалтай адил юм. Хагархаа цонхны онолын бодит амьдрал дээрх хамгийн алдартай жишээнүүдийн нэг бол 1990-ад онд Нью-Йорк хотод болсон явдал юм. Тухайн үед Нью-Йорк нь гэмт хэрэгтэй холбоотой томоохон асуудалтай байсан. Ялангуяа метроны систем нь граффити, тасалбаргүй зорчигчид болон эмх замбраагүй байдлаараа алдартай байв. Хотын удирдлага болон цагдаагийн байгууллага өөр зүйлийг туршиж үзэхээр шийдсэн. Тэд зөвхөн ностой гэмт хэрэгтүүдэд анхаарал хандуулна гэхээсээ илүү хагархаа цонхуудад анхаарлаа хандуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэд метрог цэвэрлэх, граффитиг арилгах, мөн хэдхэн долларын тасалбарын үнд илүүгээ зорчигчдыг хүртэл барижлах зэргээр тэг төвчлөгийн бодлогыг хэрэгжүүлсэн байна. Олон хүмүүс эдгээр жижиг зүйлсээ зурлаад яах вэ? Илүү том гэмт хэрэгүүд байхад гэж бодсон. Гэхдээ цагдаагийн алба болон хотын албан тушаалтнууд хагархаа цонхны ононд итгэж байв. Тэд жижиг асуудлыг шийдснээр том асуудлаас урьдчилан сэргийлж чадна гэж үзсэн. Тэгээд юу болсон гэж? Энэ нь үр дүнгээ өгсөн. Нью-Йорк хот дахь гэмт хэргийн түвшин эрс буурсан. Метронууд илүү цэвэрхэн, аюулгүй болсон. Хүмүүс илүү аюулгүй мэдрэмжтэй болж амьдралын ерхий чанар мөн ихээхэн сайжирсан байна. Мэдээж энэ нь цорын ганц хүчин зүйлс байгаагүй ч олон мэргэжлэнүүд хагархаа цонхнуудыг шийдвэрлэх нь асар том үүрэг гүйцэтгсэн гэж үздэг. Хагархаа цонхны онол нь зөвхөн гэмт хэргийн тухай биш. Бид үүний үндсэн зарчмуудыг амьдралын бусад олон талбарт харж болно. Жишээлбэл гэр оронд. Хэрэг бид ороо хураахгүй, дараа нь аяг тавга авгаалтууд овоолж үлдээвэл бодлоггүй бүх өөрөө эмх замбраагүй болж магадгүй юм. Харин өглөө бүр ороо хураах зэргээр зөвийг дадуулбал энэ нь өрөөнийхөө бусад хэсгийг эмх зэгцтэй байлгахад хүртэл урамшуулж чадна. Ажлын байран дээр хэрв байгууллагын үйл ажиллагаанд жижиг алдаануудыг үл тоомсорлвол энэ нь цаашид илүү том алдаануудад хүргэж болно. Харин жижиг асуудлыг хурдан шийдвэрлэвэл өндөр чанарыг бий болгож
томоохон асуудлуудаас урьдчилан сэргийлэхэд туслах боломжтой. Эрүүл мэндэд хэрэв бид хангалттай унтаж амрахгүй байх, эрүүл бус хоол хүнс хэрэглэх, мөн аливаа өвчний бага зэрэг шинж тэмдгүүдийг үл тоомсорлбол энэ нь эцэстээ илүү том эрүүл мэндийн асуудалд хүргэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл жижиг зүйлсийг анхаарч үзэх нь ноцтой асуудлуудаас урьдчилан сэргийлнэ. Хэл сурах явцад хэрэв бид гадаад хэл сурч байх явцдаа жижиг дүрмийн алдаа эсвэл дуудлагын алдааг үл тоомсорлвол тэдгээр нь дараа нь засахад илүү хэцүү, муу зуршил болох боломжтой. Гэхдээ тэдгээр жижиг алдаануудыг засахад анхаарвал гадаад хэлний чадвар хурдан сайжирна. Хагархай цонхны оолын гол сургамж нь энгийн боловч гүн гүнзгий юм. Жижиг зүйлс чухал. Бид жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, жижиг асуудлуудыг хурдан шийдвэрлэх үедээ эмх зэгц, хүндэтгэл, аюулгүй байдлыг дэмжих орчин нөхцөлийг бий болгодог. Энэ нь бидний үйлдэл, тэрч бүхэл ач холбогдолгүй гэж бодсон зүйлсэд хүртэл нөлөө үзүүлж чадна. Нэг анхаарал халамж тавьсан үйлдэл нөгөөг урамшуулж болно. Нэг хайхрамжгүй үйлдэл нөгөөг улам бүр хэцүү болгож болно. Тиймээс хагархай цонх буюу бодит хагархай цонхч бай. Шалан дээрх хог эсвэл амьдрал дэх жижиг асуудлуудыг арай өөр өнцгөр харахыг бодоорой. Үүнийг шийдснээр бид бүхэн зөвхөн нэг жижиг зүйлсийг засаа зогсохгүй, илүү том асуудлуудаас урьдчилан сэргийж, хүн бүрт илүү сайн, аюулгүй, эмх зэгцтэй орчныг бий болгох эерэг мессежийг илгээж чадна. Та өөрийн амьдрал эсвэл нийгэмд ямар хагархай цонхнуудыг харж байна вэ? Мөн эдгээрийг засахад хэрхэн тусалж чадах вэ? Хэрэв энэхүү сэдвтэй холбоотой жишээ байвал комент хэсэгт бичиж үлдээнэ үү. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.